үйлдвэрлэсэн гэмбурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үү? Зөвшөөрч. Таныг хэн нэгэн хуурч хэлсэн айлгаас өдүүлсэн тийм зүйл байна уу? Баггүй. Одоо хэргийн зөвлөлт төр маргаан байна уу? Баггүй. За. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн үү? Хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй одоо санал нэг байна уу? Санд нэг байна. За прокурор өсвөрийн нэг үйл байхгүй. За талууд дүгнэлтэд танилцуулах ажиллагаанд орё. Улсын элчийн төвлөлд шүүгчийн гэмбуруу болон түнд хүлээлт эрэг барилгын талаар Бодрын прокурорын газрын хяналтын бүхэл Х.Ог. Матбий прокурорын хуулийн 17-19 дугаар зүйл эрэг барилгын хэн шийдвэрлэх хуулийн 34-7 35-22 дугаар зүйлийн нэг хэсгийг тус тус удирдлага болон хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрэг барилгын засгийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн эс цэвэрлэх холбоотой 253-714 дугаартай эрэг шүүх хурлаанд улсын элчээр оролцсон дүгэл гаргаж байна. Шүүгдэгч цэвживд нь эргүүлийн засгийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэмбурууд тооцох нөлөө гаргаж байна. Шүүгдэгч цэвживд нь гэмт хэрэг үйлдсэн гэмбурууга хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдээлэл өгч гэмт хэрэг нь отлоход дэвшлиг үзүүлсэн хувийн байдал зэрэг нь харгалзан хэлбэрчүүлсэн журмаар хэн шийдвэрлэх хүсэлтийг нь хүлээн авч түүнд эргүү хэрэг хэн шийдвэрлэх хуулийн 17 3 дугаар зүйл заасныг удирдлага болон эргүү хуулийн засгийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг 1 жил 3 сарын хугацаагаар асаж эргүү хуулийн ерхий ангийн 6 дугаар зүйлийн 1 хэсгийн 1-ийн 1 дэх зад журамлан 20 хэл ангидуулгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцсэн хугацаанд эргүү хуулийн ерхий ангийн 7 3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2-ын 5 зад зааснаар оршин суух газар болон ажил сургуулиа өөрчлөлтөө хяналт тавьж байгаа эрхүй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албатай арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уул саналыг батлуулах саналтай байна. Шүүгдэгчийг баримтлаагүй цагдаараагүй учраас илгээл оруулан тооцоолох саналгүй байна. Хэрэгт битүүмлэсээ төрөн байхгүй эдмэрийн баримтаар хураагдсан 1 минут 7 секундын дүрс хүчлэг бүхий CD нэг ширхгийг хэрэгт авчрах саналтай байна. Хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийдэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хуримтлахаар зөвхөн зэрэг гаргах хэмжээ хэвээр өгшөөлөх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. За хүмүүст нөө уцаа болоод нөө хорон мөрөлд анхаарал. За, прокурорын саналыг сонслоо. Өнөөдрийн шүүх хурлаанд цэвживийн мөрөлчөөр оролцож байна. За, нэгэн цэвживийн хувьд прокурорын шатанд прокурортой ялаа тохирсон учраас зааж үйлчлэл болон гэмбуруугийн тал дээр бол ямар нэгэн маргаан байхгүй. За, цэвживийн хувьд бол за анхудаа бас гэмтрэг сөрчил тоологдсон учраас жолоодох эрхээ одоо 1 жил 3 сараар гасуулж 1 жилийн хугацаагаар 20 хэл оногдуулахгүйгээр тэнсэх энэ саналыг хүлээн зөвшөөрсөн учраас за прокурорын саналыг дэмжиж байна. Ямар нэгэн санал хүсэлт алгааш өгч. За цэвэр шүүгүүлэлтийн засварлах чанар хэлцэл байна уу? Баггүй. За түрүү засварлая. За сууж. За цэвэрчд халбуудах хэргийг шийдвэрлэхэд эрэг үер хэн шийдвэрлэх хуулийн 17 дугаар зүйл заасан нөхцөл шаардлага хангагдсан байна. Юунаас хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж тогтоол гарч байна. За тогтоолыг танилцуулъя. За шүүгдэгч мэрэн төм мэрэн огт сүрэн жав цэвжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нэгдсэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгс жолоодсон буюу ирэхгүй үедээ жолоодсон буюу эрүүг үеийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмтрэг үйлдсэн гэмбуруутай тооцоогоо. 2 эрүүг үеийн ерхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1-ийн 1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгдэх цэвжавын тээврийн хэрэгс жолоодох хэвнэлийн хугацаар хасаж 1 жил 3 сарын хугацаар хасаж 20 хэл оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцсэвэ. Тэнцсэн хугацаанд цэвжавт оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхүй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлаг арга хэмжээ авч биелэлтэн хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр үүсгэх газар даалгах сугаа. За цэвжав нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээг зөрчсөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнцсэн шийдвэрээ хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдгцэвэ. За цэвжавын тээврийн хэрэгс жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаар хасах нэмэгдэл ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцоогоо. Цэвжав дасан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд тэрээр энэ хэвийн улмаас цагдин хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн гэж зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны
зардалтай холбоотой баримт тэрэггүй хэрэгт хавсгагдсан авагдсан нэг ширхэг саарлагын CD-г хэрэгт хавсгахыг тус дурж байгаа. За тогтоолын үсэн сонссон орчинтэй болно. Оролцогчид эсвшөөрвөл өргөөр хэн шийдвэрлэх болон настай зөрчсөн гэж үзвэл давцаалтчдын шүүхэд гомдол гаргах эсрэг үүсгэж хэрэгтэй. Дараалагч. За зөвж ойлгосноо. Олсон. За улсын ялагч өнгөлс тодорхойлол Байхгүй шүүгч. За хоол хаасна гэдэг. За гарч.